та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө энэ чухал асуудлын сэдвээр нөхөрлөг зохион байгуулж байгаа Green Chemistry програмд болоод талархлаа илэрхийлье. За миний сэдв бол малын гаралтай гэж хэллээ. Тэгээд бид нар өнөөдөр Монгол улс эдийн засгийн хувьд бол тэргүүлэх салбар нөхөн сэргээх тэргүүлэх салбар бол яахаар хөдөөж авах салбар байгаа. За бид Монгол улс бол 70 гаруй сая малтай. Тэрнийхээ 15-аас 18% нь бол мах боловсруулалтаар махны чиглэлээр ялгаанд ашигладаг. Энэ ашигласан энэ түүхийд одоо жишээ аршилд би энэ хоёрхан слайдыг бол харуулж байна. За энэ малын чиглэл нядалгааны зорилгоор ингэ ашиглаж байгаа түүхийд амар бүтээгдэхүүн аршил өлөн байж байна. За мөн түнчлэн бол дараагаас графтаар харж байгаа нөхөн сэргээх боломжтой малын ноос ноолуурыг одоо бид үндсэндээ ямар ч үнгүүгээр ашиглаж байгаа юм. Жишээлбэл энэ графтаар харж байгаа бол энэ ашиглаж байгаа аршил ноос ноолуурыг жишээ нь махны талханд ашиглаж байгаа нийт одоо түүхийдийн 53% нь үндсэндээ дотоодын үйлдвэрүүд ашиглаж байгаа. Үндсэндээ 50% нь одоо байгальтай хаягдчихж байгаа гэсэн. За тэгвэл энэ ноос ноолуурын дээр тэгвэл хамгийн их ус ашигладаг, хамгийн их бохирдуулагч энэ анхан шатны үйлдвэрлэл явуулж байгаа энэ ноос ноолуурын энэ салбар өнөөдөр яг суйрлагдсан хүчин чадлын хувьд супер тал хувилтыг нь ашиглаж байгаа гэсэн юм байна. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр бол энэ малын бүтээгдэхүүнийг бол бид нар цааш нь боловсруулах зайлшгүй шаардлагатай эдийн засгийг өргөн хөгжийг дэвшлүүлэх хэвээр энэ дээр анхаарлаа хандуулах шаардлагатай болоод байна. За тэгвэл эдгээр үйлдвэрүүд маань өнөөдөр туулгын бохирлын 70% ердөөсөө дотоод цэвэрлэх байгууламжаас гарч байгаа энэ бохирс эзэлж байгаа. Энд бол хамгийн хачаад өгж байгаа энэ салбар бол яхаа аргагүй сая миний хэлдэг аршил, ноос ноолур, өлөн энэ мах боловсруулах үйлдвэрүүдээс гарч байгаа. Мөн хөлсний үйлдвэрээс гарч байгаа маань. Тэгэхээр бидний гол за энэ дээр бол зөвхөн бид нар харьгаатар усангүй удирдах газрын дэргэдэг харьгаа дээр ирсэн энэ цэвэрлэх байгууламжийн ер нь өнгөрсөн 5 жилийн эдгээр харахад бол цэвэрлэгийн түвшин маань ердөөсөө энэ засгийн газрын 73 дугаар тогтоолоор бол үйлдвэр аж ахуйн жижиг үйлдвэр энэ ноос ноолур ашигны үйлдвэрүүд бол цэвэрлэх байгууламжтай болоод ирсэн. Гэвч бол бохирдлын хэмжээ ердөө буурахгүй. Эндээс ямар дүгнэлт хийж болж байна? Энэ бол бохирдлын хэмжээг та бүхэн харагдаж байна. Ердөөсөө бохирдлын хэмжээ умбар үдсээр 6.7 хүртэл байж хад бол химийн хэрэгцээ төрчлөрөгчийн хэмжээ бол 8.4 дахин бохирдолтой усыг бид төв цэвэрлэх рүү явуулж байна. За ер нь бол ус цэвэрлэгэнд ялангуяа үйлдвэрийн бохир ус цэвэрлэгэнд бол олон цэвэрлэгийн аргууд байдаг. Энэ дундаас хамгийн үр дүнтэй арга нэг бол яхаа аргагүй физик химийн арга байгаа. За тэгэхээр физик химийн аргыг ашиглана гэхэд бид нар заавал реагент боц хэрэгтэй болчихж байгаа маа. За энэ дээрс графикийн зүүн талд харагдаж байна, баруун талд харагдаж байна. Бид нар жилээс жил энэ үйлдвэрүүдийн цэвэрлэх жижиг өөртөө багуурын цэвэрлэх байгууламжтай болоод ирсэн. За энэ Челсиудад цэвэрлэгийн бодисыг импортод 100% бид нар оруулж ирж байгаа. Жилээс жил энэ химийн бодисын цэвэрлэгийн бодисын тоо хэмжээ нэмэгдээд ирж байна. Эндээс бид нар юу үзэж байна гэхээр Монгол улс өөрөө химийн үйлдвэрлэл хөгжил сул хөгжилтэй. Бид нар юугаараа баян байна. Өнөөдөр бид нар байгалийн эрдэс түүхийдээ баялаг. Тийм учраас бид нар энэ хэрэгцээ шаардлагатнаас байгалийн эрдэс түүхийдээ ашиглаж бид нар цэвэрлэгийн бодисыг гаргах зайлшгүй шаардлагатай болсон юм байна. За бид нар та бүхэнд энэ харуулж байна. За бид нар 2017 оноос хойш энэ байгалийн эрдэс түүхийдээ цэвэрлэгийн бодис болгож ямар бодисуудыг хэрэглэх үгээс сурганы ажлуудыг хийсэн. За энэс харж бид нар 17 оноос хойш олон удаагийн судалгаа шинжилгээний үр дүнд бид нар MGB програм хэсэг бид нар гаргаж авсан. Байгалийн эрдэс Монгол орны эрдэс түүхийдээр гаргаж авсан байсан. MGB бодисыг гаргаад авсан. За саяхан үндсэндээ би түрүүчийн 7 хоногт энэ бодисынхаа патентыг албан ёсоор гэрчлэлээ хүлээж авсан энэ сайхан мөч байгаамаа. За энэ чэнэс үзэл бид нар
туршилт судалгааныхаа ажлыг энэ одоо хуралд одоо та бүхэнд бол үр дүнгээсээ товчхон танилцуулчих. За ноос ноолгорын хувьд бол за бохирлын хэмжээ бол ердөөсөө дөрвөн бараг хэллээ те. За ердөө ноос ноолгорын гол одоо угаах ялангуяа хамгийн их ашигладаг анхан шатны үйлдвэрлэл бол үндсэндээ ямар бохирдлууд байдгүй гэдгийг сайн мэдэх юм бол 100 багт за янз бүр уургийн гаралтай бодисууд дээс шор бактери янз бүр нэм багт одоо холцууд ийм холимог байж байдаг. За энийг ашигласнаар бол за бид нар бол судалгааны олон аргыг ашигласан. Бид нар бол мэдээ оновчтой арга, төвчтэй арга, за мөн одоо жартистай аргыг одоо энэ дээр харсан. За бид нар энэ дээр бол MGB комплект бодисыг ижил төссөн энэ гадаадны одоо бодисууд болон цэвэрлэгээний бодисуудтай бол харьцуулж одоо судалгааг бол хийсэн. За гэхдээ бол энэ олон удаагийн туршилтаар бол бид нар математик зурчилгаа авч оновчтой борин төвийн хэмжээг бол мөн тодорхойлсон байна. За эндээс үзэхэд бол MGB комплект бодисыг бол JAR тестийн аргаар одоо туршилт хийгээд үзэхэд бол умбуур эцсийн хэмжээг бол бид нар 88.4%. Би энэ дээр бол ноос ноолгоор зөвхөн ярьж байгаа шүү. За хим хэрэгцээ төчил төрөгчийн хэмжээг бол бохирдлыг бол бид нар 80.9% хүртэл бол бууруулах боломж байгаа. За бид нар бол математик төрөө ярьлаа. Математик загварчлалыг ашиглаад оновчлалыг одоо тогтоосоод оновчтой гормыг ашиглаж үзэхэд бол бид нар бол энэ бохирдлын цэвэрлэгээний түвшин бол 1.4 дахин 4% бол нэмэгдүүлэх боломжтой. Хим хэрэгцээ төчил төрөгчийг 4.9 дахин 9% бол нэмэгдүүлэх боломжтой байна гэдгийг үзсэн. За мөн бол энэ судалгааны үр дүн илүү баримттай шинжлэх ухааны үндэстэй гэхэд бидний одоо энэ эхний юм дээр харагдаж байна. Бид нар бол Siemens 6-аар бол бохирдлын одоо ширхлийн хэмжээг бол тогтоохож үзсэн. За ингэж үзэхэд бол дундаж хэмжээ бол яг хамгийн одоо томоор харагдах хугацаар бид нар авч үзэхэд бол 1.5 микрон байсан. За MGB комплект бодисыг хэлэхэд энэ ширхлийн хэмжээ бүр 10 дахин буюу 50 микрон хүртэл түүнээс дээш хүртэл бол энэ томрох, энэ тунцчих ширхлийн хэмжээ томорч өгсөн багмаа. За тэгвэл за бид нар бол үйлдвэрлэлийн туршилтыг хагас үйлдвэрлэлийн туршилтыг бол Туяа компаниар ноос ноолгорын Туяа мөн бол Арилди компани, уран нэмж компаниуд маш олон туршилтуудыг хийсэн байна. За энэ сэдвэрээр ч гэсэн миний бие бол докторийн зэрэг хамгаалсан байна гэж хэлдэг. За эндээс үр дүнгээс туршилтын үр дүнгээс үндэслээд бид нар одоо тэгвэл цэвэрлэх байгуулагчийн технологийн системээр бид нар өөрчлөлт оруулъя. За энэ дээр бол одоогийн байгаар нь бол зөвхөн бол үндсэндээ ихэнх нь бол за биологийн цэвэрлэгийг хийж чадах анхшатны эцсийн цэвэрлэгээ бол үндсэндээ дандаа гравитасын аргаар уу одоо өөрийнхөө хүчээр бол хүндийн хүчээр бол тунцчлах тунгаах аргыг ашиглаж байгаа. За тэгвэл энэ технологийн схем дээр бол бид нар саяны одоо энэ MGB комплект бодисыг орж нэмэлт бол гарсан үр дүн дээр бол нэмэлт зарим нэг төхөөрөмжийг одоо цэвэрлэгээний чанарыг сайжруулахын тулд бол за ямар ч байсан одоо төгчөөсөн нүүрсээр ч юм уу за хадгалгуучид хийснээр бол эргүүлээ технологид ашиглах ийм боломжтой гэдгийг бол гаргасан юм технологи хэсэг юм байна. За тэгвэл аль ширний боловсруулах үйлдвэрээс гадна бохирдсон технологи өөр. Манайхан бол зөвхөн нэг л одоо аргаар бол цэвэрлээд байдаг. За аль ширэн дээр бол онцлог нь бол уургийн нэгдэл одоо за түүнтэй ноостой ажиллах бодно. Боловсруулалт явц химийн боловсруулалт өсөн орчинд хийдэг. Олон төрлийн химийн бодисыг ашигладаг. За энэчээс харах бол бохирдлын хэмжээ яг бодитоор бид нар бол дамжлаг бүрээр нь авч үзэхэд бол бохирдлын хэмжээ бол маш өндөр байсан. Энэ дээр бол бид нар Булгар компани Мон ирээдүй за энд Мон ирээдүй Арилди компанид бид нар туршилтууд хийсэн. За энэ дээр бол бид нар шүтээсийн одоо хөнгөн үйлдвэр судалгаачлалын хүрээлэнд хамтарч бид нар хийж байсан ба. За хамгийн гол нь энэ цэвэрлэгээний одоо үр дүнг сайжруулахын тулд энэ бохирдлын үйлдвэрлэлд ямар бодис хэрэглээд байна те энэ бохирдлын одоо найрлагыг бол тогтоох нь маш чухал байж байгаа. За бид нар судалгааны явцад бол энэ дамжлаг бүрийн одоо бохирдлын хэмжээг бол тогтоосон. Яагаад гэвэл бол аль ширний боловсруулах үйлдвэр бол 7-оос 10 хоногийн одоо ийм хугацаанд бол энэ химийн боловсруулалт хийж сая нэг арьс шир эцсийн бүтээгдэхүүн болдог. Тийм учраас бол тэр хугацаанд бол ашиглаж байгаа химийн бодис бол маш хүчтэй шүлтлээ
шүлт ашигладаг, маш хүчтэй хүчил ашигладаг учраас энэ процесс бол бохирлын хэмжээ бол харилцаа адилгүй байт юм аа. За энэ дээрс яг цаг бага байгаа учраас бол энийг бол за жоохон гүйлгүүлчихье. За хамгийн анхаарлын тул бид нар түрүүнд хэллээ. За аршил босфоруудад хамгийн бус ашигладаг дамжлага бол дэвтэлгийн ус, шохоотлох ус байж байдаг. За бид нар тэгвэл одоо эдгээр усад ихэнх өнөөдрийн бодит амьдрал дээр бол аршилны үйлдвэрүүд бол ердөөс ийм хоёр тусдаа сувгтай сульфидих, хромих гэсэн энэ хоёр сувгаар дамжигддаг байтал үүндээ гэхэд бол өнөөдөр бохирдлын дандаа нийлцсэн явж байдаг. Эндээс ямар хор чанар хор аюул үүсэж байна гэхэд ердөөсөө нөгөө айхтар хүчтэй шүлт хүчлэг орчин хоорондоо нийснээс бол хэмжээний хортой химүүд ялгарч хүн тусдагч метанол ялгарч байна. За энэ бол олон төрлийн одоо хүний эрүүл мэндэд одоо аюултай болох хий ялгарч байгаа. Тийм учраас бид нар бол дэвтэлгийн одоо энэ аль болохоор дэвтэлэг шохоодлохын хамгийн бус хэрэгэлдэг дамжлагтай усыг бол бид нар цэвэрлээд эргүүлэн ашиглах ийм туршилтуудыг хийсэн байна. За энэ туршилт маань бол маш амжилттай болсон. Мэдээж энэ бодисыг туршилтанд бол энэ гаргаж авсан хэмжээ бидсийг ашигласан байна. За энэ дээр одоо бид нар яг тархах бол бидний MGR тестийг одоо бид нар хүрээлэн дээр хийсэн туршилтыг харагдчихэв. За энэ бол зураг бол энэ гаргалгааны усны дээр одоо хийсэн одоо бохирсон дээр бол MGB коагулянтыг хийсэн туршилтыг харагдаж байна. За ингээд үзэхэд бол бид нар MNS 65 61 за 2015 гэсэн стандартыг ер нь бол дөхөө очих боломжтой гэдэг одоо сая шинжилгээний дүн маань одоо гарсан байгаа. За ингээд бол бид нар одоогоор бол яг үйлдвэрлэлийн хэмжээнд одоо энэ бүтээгдэхүүнийг гаргаж амжаагүй. Гэхдээ бол туршилтын үйлдвэрлэлийн туршилтыг одоо бид нар энэ Наран Аршан гэдэг компани усны компанитай нийлээд бид нар зургийг нь гаргацсан байгаа. За энийг одоо үйлдвэрлэлийн том хэмжээний туршилт хийхээр одоо бэлтгэж байгаа маа. За эндээс үзэхэд бол бид нар ердөөсөө энэ анхан шат малын гаргалтай. Энэ бол бидний ирээдүйн эдийн засгийг Монгол улсыг эдийн засгийг одоо ганц авч явах салбар яхаа өмнөө бид нар энэчээс зайлш одоо энэгээр бол чиглүүлэхээс өөр аргагүй. За ингээд туршилтын үр дүнгээс бол бид нар ноос ноолоо болон аршилны үйлдвэр за бид нар өлөн дээр хийжсэн энэ олон туршилтын үр дүнд бид нар бол өмбөр үдсэн хэмжээг бол бид нар 80-аас 85 цаашлбал 90%. За 90% хүртэл бол цэвэрлэх боломжтой. Химийн хэрэгцээ хүчил төрөгчид бид бол 80-аас 85% хүртэл одоо цэвэрлэх боломжтой гэдгийг бол энэ туршилтаар гаргасан. За ингээд цаашлбал энэ гаргаж авсан бодисыг бол Монголд үйлдвэрлэл бид нар ядч нэмэн өргөдөг шингэсэн энэ бүтээгдэхүүнийг энэ энэ аршилноос бол үлэнгийн үйлдвэр хүнсний чиглэлийн бүх үйлдвэрүүд бол энэ бодисыг авснаар бол өнөөдөр арал үүсний тодорхой байгаль орчинд бол харьцангуй сөргөөлөл багтаа ийм нэмэн өргөдөг шингэсэн бүтээгдэхүүн болж одоо үйлдвэрлэлийг хангахын зэрэгцээ энэ усны чанарыг одоо бид нар сайн цэвэрлээд эргүүлэн ашиглах замаар бол усны нөөцийг бид нар хийх одоо ашиглалтыг бууруулах тийм ээ ийм боломж бүрднэ гэж үзэж байгаа. Ингээд анхаарал тавьсан байна. Green Chemistry химийн хөгжлийг Монгол